Шинэ оны мэнд. За 25 оны хамгийн эхний дугаар орж байна. М, бүгдээрээ шинэ он гарахаас өмнө ч юм уу, дараахан ч юм уу энэ оныхоо гоё зорилго, хүсэл, мөрөөдлүүдийг бичсэн байх гэж бодож байна. Шин гоё дадал, шинэ одоо зорилго тий дасгал хөдөлгөөн хийн гэдэг ч юм уу тий дасан оны төгсгөл гэхэд дансандаа тэдэнд хүрэхтэй болцсон байна. Тийшээ ийшээ аялна гэх мэтчлэн гой гой мөрөөдөл зорилгоодыг бичсэн байх гэж бодож байна. Тэгээд хамгийн ихний бичлэгээрээ би энэ эдгээр одоо бичсэн бүх хүсэл, зорилго, мөрөөдлүүдээ тууштайгаар энэ бүх шинэ гой дадал зуршлуудаа тууштайгаар биелүүлэх, тууштайгаар өөртөө хэвшүүлэх, манифест хийхэд тус болох арга болон ойлголтуудын талаар дөрвөн өөр зүйлийн талаар ярих гад сууж байна. За хамгийн хөнгнөөс нь хамгийн чухал руугаа яриад явъя гэж бодож байна. Хамгийн ихнийх нь юу юм бэ гэхээр одоо зөндөө олон юм бичээд жагсаалт гаргацсан байгаа штэ. Зарим нь болохоор ингээд одоо гэр бүл, карьер, одоо санхүү, боловсрал гэд ингээд янз бүрийн категорид хувааж агаад тэр бүх категоритоо өөр зорилгоо тавьсан байдаг те. Зарим нь болохоор шууд ингээд 25 ондоо гэд ингээд яатсан байдаг. Жагсаагаал бичсэн байдаг те. Тэгэхээр тэдгээр жагсаалтандаа өөрийнхөө хамгийн дуртай зүйлсүүдийг бас нэмж бичих хэрэгтэй. Жишээлх юм бол би энэ жил одоо 5 орж үзээгүй шинэ ресторанд орж хоол идэнэ гэдэг ч юм уу те. Эсвэл одоо би энэ жил гэртээ гоё дуртай үедээ дуулна гэдэг ч юм уу те. Би ойр ойрхон гоё дуртай юмаа хийж гоё дуулна гэдэг ч юм уу. Эсвэл би гоё юу яана зураг зурна гэдэг ч юм уу те. Тиймэрхүү хамгийн дуртай амархан зүйлсүүдээ бас нэмж бичих хэрэгтэй. Яад юм бэ гэхээр бидний даалт ухамсар чинь бидний ингээд биелүүлж байгаа өөртөө өгсөн амлалтаа биелүүлж байгаа эсхийг байнга бүртгээд дэнслээд явж байдаг байхгүй юу? Тэгээд өөртөө өгсөн амлалтаа биелүүлэхгүй байх юм бол би болвол ингээд хэлсэндээ өөртөө амласан амлалтаа биелүүлдэггүй гэдэг ингээд өөртөө итгэх итгэл маань багаар буураад байдаг. Тэгэхээр ихэнх хүмүүсийн ингээд маш олон удаа дотроо бодож асуудаг асуулт байдаг штэ. Би яаж өөртөө итгэлтэй хүн болох вэ? Яаж өөртөө итгэлтэй болох вэ? Гэхээр яг ингэж бодоод үз. Ер нь би ямар хүнд огт итгэдэггүй вэ гэдгийг эхлээ бүгдээрээ бодож үзэх хэрэгтэй. Тэгэх юм бол би худалч хүнд итгэдэггүй шүү дээ. Надад худлаа хараад хэлсэндээ хүрэхгүй байгаа хүнд би итгэдэггүй. Яг тэр шиг бид нар өөртөө өгсөн амлалтаа өөртөө биелүүлэхгүй байх юм бол бид нар өөртөө итгэхгүй өөртөө итгэл маань ингээд буураад байдаг бахны. Бидний далд хумсарт яг нэг юм жинлүүр байдаг гэж бодчих те. Өөртөө амлалт өгөө тэрийгэ биелүүлэнгуут баруун талд нь ингээд хүндэрж идэг тий оноо очоод тэр нь ингээ хүндэрч идэг. Өөртөө өгсөн амлалтаа биелүүлэхгүй өөртөө ингээ худлаа харьцсан болчих юм бол тий би өнөөдөр шалаа угаана гэчихэд шалаа угаахгүй заа маргааш угаач чиг орчих юм бол өөртөө өгсөн амлалтаа биелүүлээгүй гэж зүүн талын дэнс нь ингээ хүндрээд тэгээд тэр жинлүүр маань зүүн тал руугаа хүндэрсэн байх юм бол би өөртөө өгсөн амлалтаа их тохиолдолд биелүүлдэггүйгээд өөртөө итгэх манд буурч. Харин баруун тал нь ингээд хүндэрсэн те олон болцсон байх юм бол өөртөө өгсөн амлалтаа ихэнхийг биелүүлцдэг те өнөөдөр шалаа угай гэсэн бол угаачдаг өнөөдөр цонхоо угай гэсэн бол угаачдаг өнөөдөр тасглаа ин гэсэн бол хийчдэг хүн байх юм бол за би бол өөртөө өгсөн амлалтаа биелүүлдэг хүн гэд хүний далд хумсар цанаасаа өөртөө итгэлийг ингээд нэмэгдүүлж идэг байх нэ. Тэгэхээр өөртөө итгэлтэй болох хамгийн найдвартай арга бол өөртөө өгсөн амлалтаа биелүүлэх, өөртөө худлаа ярихгүй байх. Тэгэхээр энэ бол өөрөө тийм хөгжүүлж болдог ур чадвар учраас хэрвээ та бүхэн маань өөртөө итгэлтэй болмоор байх юм бол маш жижигхэн амархан зүйлээс эхэлж хийх хэрэгтэй. Тэгээд одоо унтахаас өмнө цаасан ирчээд би өглөө босонгуудаа 100 удаа өсрөнө гэдэг тийм одоо юу биччих. Тэгээд өглөө босоод нөгөө цаасаа хараад 100 удаа өсөрчих. 1 минут ч хүрэхгүй заяа. 1 минут ч хүрэхгүй хэдхэн секундын ажил тэр бол. Тэгээд тэрийгэ биелүүлчих. Тэнгуут бидний далд хумсарт за би битсэн зүйлээ биелүүлчихлээ. Би бол өөртөө өгсөн амлалтаа биелүүлдэг хүн гэд. Ийм амархан зүйлээс эхлэх хэрэгтэй. Би энэ 7 хоногтоо
7 удаа өглөө босонгуудаа 100 удаа өсрөе. Тэ. Эхний удаа нэгээс л эхэл. Би зөвхөн өнөөдөр тэ. За тэгээд дараа нь маргааш нь би 3 хоног өглөө босонгуудаа 100 удаа өсрөнө. Дараа нь 5 хоног болгочих. Өглөө босонгуудаа 100 удаа өсрөнө гэдэг чинь өөрөө бас одоо бидний цусны эргэлтийг түргэсгэх, бидний ингээд гоё одоо сэрсний дараа юу яах, тархины цусан хангамжийг сайжруулах тий, арай илүү гоё сэргэг нойрыг сэргээх тийм гоё арга байдаг байхгүй юу? Тийм болохоор ийм дасгалыг хийж болж гин. Тэгээ өөрөө өөртөө ийм жижигхэн амлалтыг өгөөд би өнөөдөр 2 аяг ус ууна гэдэг ч юм уу. Тийм жижигхэн амлалтыг өгөөд тэрийгэ цаасан дээр бичээд тэгээд тэрийгэ ингээд бүр 2 аяг усаа уучаад чеклээд ингэж далд ухамсартаа бүр ингэж баталгаажвал би өөртөө өгсөн амлалтаа өнөөдөр биелүүлсэн хүн шүү гэж. Тэнгуут ингээд багаар бидний өөртөө итгэл маань нэмэгдээд тэгээд бид нар тэр одоо 25 онд биелүүлнэ гэж бичсэн хүсэл зорилгоудаа дадал зуршлуудаа өөртөө биежүүлж бүтээхэд илүү ихтэй, илүү тууштай байж чаддаг байх нэ. За дараагийнх нь болохоор хэдэн ч удаа шантарсан бай хамаагүй гэж өөртөө одоо сайтар ойлгуулах. Тэ? Яагаад гэвэл бид нар чинь ингээ оны ихэнтэй 1-р сард за би өстой тасгалаа хийн. Би 7 хоногт 3 удаа тасгалаа хийн гэд ингээ өөртөө амлцдаг. Гэтэл ингээ яваандаа одоо янз бүрийн амьдралын ийм үйл явдлууд өрнөд тэгээд юу ачдээ штэ жоохон ингээ замхарчдээ штэ. Жоохон замхраад ингээ 1 сар тасгалаа хийхгүй өнжчлөө гэж бодъё. Тэнгуут өөртөө ерөөсөө гутрах хэрэггүй. Хамаагүй штэ. Би одоо 7 хоногт 3 хийнэ гэсэн. Гэтэ би 1 сар завсруулсан. Одоо дахиад эхэлчихье. Ямар хамаатай. Дахиад эхэлж болно штэ. Яад гэхээр бид нар ингээд өөрөө шантарсандаа өөрийгөө шүүгээд өөрийгөө загнаад өөрийгөө шийтгэхэд байдаг байхгүй юу. Түр тэрийгэл болж. Өөр бидрийг шүүж чи тасгалаа хийгээгүй чи ямар худалч юм бэ гэж хэлэх хүн бидраас өөр байхгүй. Тэгэхээр за би өөрийгөө шүүхгүй. Би өөрийнхөө хамгийн сайн найз нь бол миний хамгийн сайн найзтай би одоо өдөр болгон би дээс тоглоно гэж амласан мөртлөө би одоо дээс тоглоог 1 сар болж байна. Гэт өөртөө гутаа сууж байгаа. Зүгээр штэ найзаа чи ингээд дахиад одоо маргаашнаас дахиад эхэлчихэлтэй. Гэт би ерөөсөө юу вэ тийм үү? Чи одоо өөртөө 100 өдөр болгон дээстэн гэж хэлчихэд ямар арчаагүй юм бэ чи 100 бүтэн сар завсарлсан бахта яадیں۔ Гэт би найзаа загнахгүй штэ. Яг тэрэн шиг би өөртөө ингээд зөөлөн хандаж болох байхгүй юу. Тэгэхээр хэдэн ч удаа шантарсан бай хамаагүй би дахиад эхэлчихнэ гэд өөртөө ойлгуулчих. Би өөрийгөө шүүмжлэхгүй. Хамаагүй. Яагаад гэвэл ингээд бид нар чинь зөвхөн энэ жил зөвхөн энэ сар амьдрах гаагүй штэ. Бид нар чинь насан туршдаа 60 70 80 жил амьдрын штэ. Тэгэхээр би энэ удаа шантарсандаа дахиад надад эхлэхтэй 60 70 80 жилийн хугацаа байна штэ. Тэгж яхад би одоо ганц удаа шантарчаад ингээд өөрийгөө загнаад байх хэрэг байна уу? Тэ? Эсвэл энэ дээс тоглох, эсвэл энэ дасгал надад огт таалагдахгүй миний бие физиологи тохирохгүй байна уу? Би өөр биеийн хөдөлгөөний ууланд авирах ч юм уу, жимд явах ч юм уу, балетанд явах ч юм уу, өөр арга барилаар орлоод үздэг ч юм билүү? Энэ дасгал хөдөлгөөн хийх гэдэг зүйлийг яавал надад айтайхан, яавал одоо надад гоё байхаар эсвэл би бүжгэнд явдаг ч юм уу гэд ингээд өөр арга барилаар өөрчлөлттэй тийм уян хатан. Тэгээ яаж ч би шантарч исэн хамаагүй би дахиад эхэлчихнэ. Би 1 сар завсарлсан байна. За яах вэ? Маргааш дахиад эхэлчихье. Би хэдэн ч удаа эхэлсэн болно гэд өөртөө гой зөөлөн хандж явах юм бол өөрийгөө шүүхэ болчих юм бол бид нар дахиад эхлэх одоо юу маань магадлал маань нэмэгдэнэ. Ямар арчаагүй юм бэ? Өөртөө өгсөн амлалтаа биелүүлэхгүй гэд ингээ өөрийгөө шүүмжлээд авах юм бол улам л тэр зүйлийг хийхгүй. Би одоо дахиад эхэлсэн мөртөө дахиад шантарчвал яах юм бэ гэд дахиж тэр зүйл тэр одоо шинээр биелүүлэх гэж дадал туршлага ингэж одоо яаж дахин эхэлж дахин хэвшүүлэх гэж оролдохгүй байхгүй юу. Тийм болохоор хид шантарсан бай би дахиад эхэлнэ. Би дахиад эхэлж болно. Надад тийм эрхчлөө байна. Хинч намайг шүүхгүй гэд өөртөө хилээд ойлгуулад тэрийгээ сайтар ингээ боцчих юм бол яахгүй бид нар илүү тууштайгаар тэр дадал зуршил тэр өсөл зорилгохаараас явах байх нэ. За 3 дугаарт нь болохоор тэр бичсэн хүсэл мөрөөдөл зорилгоудаа биш өөртөө илүү ихээр төвлөрөх. За энэ нь одоо яг юу гэсэн үг юм бэ гэхээр одоо би ингээд
бичсэн л бол энэ бол одоо ертөнцид би энэ зүйлийг надад өг гэсэн тэр тунхаглал болж байгаамаа. Одоо би бичсэн л юм чинь энэ зүйл угаасаа надад ирэхээс өөр ямар ч аргагүй болсон. Энэ хүсэл маань биелэхээс өөр ямар ч аргагүй болсон. Тийм болохоор би одоо энэ зүйлдээ ингээд өөрийгөө болон өөрийнхөө энерги авраг бэлдээд бэлэн болоод байж яа. Энэ хүсэл мөрөөдөлтөө биш. Өөрөө өөртөө илүү анхаарнаа гэсэн. Тэхийн тулд бид нар яах ёстой вэ гэхээр тэр хүсэл маань аль хэдийн биелчихсэн байгаа хүн яг одоо миний хийж байгаа зүйлийг ямар бодол, мэдрэмж, үйлдэлээр хийх вэ гэдгийг байнга бодож тэр зүйлийг дадал болгоно гэсэн үг. Одоо жишээ нь би оны эцэс гэхэд хадгаламжийн дасандаа 50 сая төгрөг байршуулчихсан байна. Би энэ ондоо Вьетнам ч юм уу, Таиланд ч юм уу, Америк ч юм уу те Америк руу явна гэдэг тийм одоо зорилготой ч юм уу те. Тэр одоо хүслүүд маань айл хэдийн биелчихсэн байгаа хүн яг одоо би ингээ аятайг уугаа зогсож чинь те. Эсвэл би нэг кофе уугаа сууж байна. Энэ үйлдэлүүдийг хэрхэн яаж хийх вэ гэдэг дээр өөрөө өөрийнхөө мэдрэмж, өөрөө өөрийнхөө үйлдэлээр илүү их анхаарлаа төвлөрүүлнэ гэсэн үг. За, би одоо дансандаа те би 50 сая төгрөг цуглуулна гээд зорилгоо бичсэн чи тэр маань биелсэн. Би тэрийг энэ хүсэл биелсэн гэ ингээд чеклсэн гэд одоо бодоод үзье те. Тэхийн болвол би ямар сэтгэл хангалуун нүүрэндээ ямар гоё мишэл тодруулж агаад те ямар аз жаргалтайгаар энэ аяг кофег уух бол хэрвээ те би ингээд нэг кофе шопт сууж гин. Тэгээ миний дансандаа 50 сая төгрөг цуглуулна гэсэн мөрөөдөл хүсэл зорилго маань биелсэн. Тэгээ би бүр ингээд нэг сайхан санаа алдаад за ямар гоё юм бэ. Миний хүсэл биелсэн байж штэ. Гэт би ингээд нүүрэндээ дүүр мишэл тодруулсан ингээд надаас бүр ингээд гэрэл цацраад байгаа мó, над дээр нарны гэрэл бөөгнөрөд байгаа мó мэдгүй. Тэгээл миний сэтгэл дотор нэг тийм уяг, нэг тийм догтлолтой, нэг тийм хангалуун тэ гоё талархаж байгаа. Ямар гоё юм бэ миний хүсэл биелчлээ тэ. Тэгээд би ингээл кофегоо ингээл амтлал ямар гоё амтгцэж байна. Би ингээд тасандаа 50 сая төгрөгтэй. Тэгээд энэ кофег би ингээд нэг сайхан тайван амгалан сууж агаал уугаал дэвтэр дээрээ те баярлалаа. Хорвоо ертөнц минь миний хүсэл бүхнийг биелүүлдэгт баярлалаа гэж ихнээсээ хүсэл нь биелчихсэн хүн тэр бүгнүүдийг ингээд бичиж байгаа байхгүй юу. Тэ? Тэгээ би одоо аяг тавгаа угаагаа зогсож илоо. Гэхдээ би одоо Америк явна гэдэг тийм зорилго одоо жишээ нь 25 оныхоо чагсаалтанд бичсэн байлаа. Тэгсэн чинь би яг одоо миний виз гарцсан. Би 3 сарын дараа Америк явах гээд онгоцны билетээ авцсан. Бүр ингээд онгоцны билетээ би бүр авцсан байгаа хүн гэж өөрийгөө төсөөлж байгаа хгүй. Тэгэж дөнгөж сая би билетээ захиалчихлаа. Би одоо билетнийхаа мөнгийг бүр төлцсөн. Одоо энэ билет минийх болцсон хүн ямар мэдрэмжтэйгээр энэ аяг тавгийг угаах вэ? Тэ? Бас л ингээл нүүрэнд нь мишэл тодорол ингээл за би одоо ингээд 3 сарын дараа Америк явлаа. Би одоо Америкт очих жоо юм чинь далайн эрэг дээр очиж магадгүй би гоё усны хувцас авах хэрэгтэй юм байна. Гоё зураг авахулж магадгүй. Тэгэхээр би Pinterest-ээс гоё яаж зогсож зураг авахулах уу гэд гоё познууд харж цээжлэх хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу те. Тэгээд за би одоо юу аач бичлэг хийж магадгүй. Тэгэхээр би одоо юу tripod утасны тогтоогч авах хэрэгтэй юм байна гэл тиймэрхүү юмудаа гоё төлөвлөөл, мөрөөдөөл, бодоол тэгэл ингээл одоо би 3 сарын дараа явах гэж байгаа хүн чинь ингээл гоё догтлол нэх гоё амандаа ингээл дуу аялал аяг тавгаа угаана штэ. Яг тийм мэдрэмжтэйгээр тийм үйлдэлтэйгээр тэр одоо юугаа аяг тавгаа угаах тэ хүүхдүүдийнхээ хоолыг хийх ажилдаа явах гэдэг ч юм уу те. Тийм гоё одоо догтлцсон удахгүй Америк явах гэж байгаа хүн чинь хүмүүстэй бас яаж харилцах вэ те? Дэлгүүрт ороод худалдаа авалт хийж явах та баярлаа. Сайн байна уу гэд нэг тийм бид нар чинь тийм гоё баярлцсан үедээ гоё өөртөө ихтэйгээр шанга хоолоогоор бусад хүмүүстэй нэг гоё ярьдаг штэ те. Дэлгүүрт ороод сайн байна уу? Энэ хэд вэ гэдэг ч юм уу те. Тэгэл худалдаа авалтаа хийчихэл баярлаа, баяртай гэд гоё инээгээл явдсан штэ. Яг нэг тийм одоо бүх хүсэл нь биелчихсэн байгаа.
Тийм гоё хангалуун амьдарч байгаа хүн яг ямар үйлдэл, ямар одоо үг хэлж, ямар царайны хувирал гаргаж юу мэдэрч явах бол гэдгийг байнга одоо ингээд өөрөө өөртөө сануулаад тэр мэдрэмжийг өөртөө төрүүлээд өдөр тутмынхаа одоо ажил үйлдэлүүдийг, үйл ажиллагаануудыг хийж явах хэрэгтэй. Хүсэл нь бэлтгэсэн байгаа хүн тий хоолоо яаж хийх үү? Хоолоо яаж идэх үү? Тий яг тэр мэдрэмжээр ингэж одоо мэдрэх хэрэгтэй. Тэгхийн болвол тэр мэдрэмжээр бидний ингээд аура бидний ингээд юу энергийн тэр одоо соронзон орон зай маань энерги маань өөрчлөгдөөд тэгээд тэр одоо хүсэл маань илүү хурдан биелнэ. Тэгээд дээрэс нь тэр гой догтлол, тэр гой одоо баярлах мэдрэмж чинь бидний энергийг илүү их хэсэгжидэг. Тэгээд тэр ихссэн энергиэрээ бид нар тэр одоо хүсэл мөрөөдлөө илүү хурдан bijүүлж, илүү хурдан бодит болгож идэг баггүй юу? Тийм болохоор тэр ерөөсөө хүсэл биелсэн билээгүй байх нь огт хамаагүй. Тэр хүсэж байгаа зүйлсээс бидний сэтгэл санааны байдал огт хамаарахгүй. Зүгээр л би угаасаа энерги надад асар их энерги байгаа. Би одоо байглаасаа би хүн болж төрсөн учраас асар их энергийг би одоо удирдах, хувиргах чадвартай, чадaltaй төрсөн хүн. Тэгээд би тэрүүгээрээ дамжуулаад амьдралынхаа бүх зүйлийг бүтээж байгаа. Тэгээд одоо миний одоо анхаарал энерги очсон бүхэн биелэх нь гарцаагүй. Энэ бол байгалийн зам. Тэ? Бороо оронгууд газар нойтон болдог нь байгалийн зам. Тэр шиг би хүсэнгууд хүсэл биелдэг нь байгалийн зам. Байгаль ертөнцийн зам гэж өөртөө гоё бүрэн дүүрэн итгэлтэйгээр тийм гоё хангалуун амьдарч байгаа. Тэгхийн бол ингэж хүсэл мөрөөдөл маань илүү гоё хурдан биелж чадах байх нэ. За хамгийн сүүлийнхэн хамгийн нэг чухал зүйлийг одоо хэлэх гэж байна. Тэр нь юу юм бэ гэхээр бид нар цаг хугацаанаас огт хамааралгүйгээр амьдардаг болчих юм бол бидний хүсэл бас илүү хурдан биелнэ. Биелэх магадлал нь бас нэмэгдэнэ, манифест хийх магадлал нь нэмэгдэнэ. Юу гэсэн үг юм бэ гэхээр энэ бүх бичсэн зорилго маань миний амьдралын хүсэл те яг одоо би амьдралдаа биелүүлмээр байгаа. Амьдралдаа мэдэрмээр байгаа миний амьдралын хүсэл зорилго болохоос биш. 2025 оны зорилго хүсэл мөрөөдөл биш. Яагаад гэвэл энэ бүхнийг би өөртөө хүсэж байгаа болохоос 2025 онд зориулж хүсээгүй байхгүй. 2025 он гэдэг зүйл угаасаа байхгүй. Дэлхийн ертөнц энэ одоо дэлхийн үүсч хөгжөөд 2025 жил болоогүй шүү дээ. Эдэн тэрбум жил болж байгаа шүү дээ. 2025 жил гэдэг чи яг одоо хүн төрлөختөн үүссэн ч юм биш шүү дээ. Хүн төрлөختөн 200 мянга гаруй жил энэ дэлхийн ертөнцийн дээр оршиж байна гэж ертөнцид үзээд байгаа шүү дээ. Тэгэхээр 2025 он биш байхгүй юу энэ чинь. Энд чинь ерөөсөө зохиомл тоо. Хэрвээ тэгээд дээрэс нь энэ он сар өдөр гэдэг зүйл чинь ч гэсэндээ зохиомл. Өнөөдөр одоо жишээ нь би энэ 1 сарын 9-ний өдөр энэ бичлэгийг хийгээ сууж байна. Гэхдээ энэ бол 1 сарын 9-ний өдөр биш. Энэ бол зүгээр л өнөөдөр гэдэг өдөр. 1 сарын 9-ний өдөр гэдэг зүйл орчлонгийн байгаль дээр ерөөсөй байхгүй. Бид нар зүгээр энэ одоо болсон процесс цаг хугацааны баримжаатай байхын тулд энэ он сар өдөр гэдэг зүйлүүдийг зохиож гаргаж ирээд тэрийг хэрэгжилж байгаа байхгүй. Тэрнээс 2025 он 1-р сар, 2-р сар гэдэг зүйлсүүдээс бид нар огт хамааралтай амьдарч ерөөсөй болохгүй. Даваа гараг, мягмар гараг гэдэг зүйл огт байхгүй. Энд чинь бүгдээрээ зохиомл. Шинэ жил гэдэг баяр ч гэсэндээ ерөөсөй байхгүй. Цагаан сар гэдэг баяр байхгүй. Валентин гэдэг баяр байхгүй. Эдгээр чинь бүгдээрээ зохиомл, хүмүүс өөрсдөө зохиоцсон. Тийм болохоор хэрэв үнэхээр байгалийн жамаараа шинэ жил гэдэг баяр байх ёстой бол энэ нь хавар байх ёстой байхгүй юу? Тэ? Бүх зүйл өвөл ингээд одоо ичээнд орцсон, бүх өв сургамал хатцсан юм өхмөл байдалтай байхад яагаад шинэ жил тэмдэглэж байгаа юм бэ гэдэг чи логикийн хувьд бас нэг жоохон алдаатай байгаа байхгүй. Тэгэхээр шинэ жил гэдэг баяр хэрэв үнэхээр байх ёстой бол надад бол яг хавар байх ёстой. Тэр нь бол бидний тэмдэглэдэг цагаан сар шүү дээ. Тэгэхээр цагаан сарыг бас хавар эхэллээ гэд заавал тэмдэглэх ёстой юу гэвэл үгүй. Тэр чинь зүгээр л хүмүүс өөрсдөө зохиоцсон байхгүй юу? Тэгэхээр бид нар эдгээр энэ баяруудаас бид нар эдгээр энэ он сар өдөр он дуусах, он шинээр эхлэх гэдэг зүйлсүүдээс ерөөсө хамааралтай амьдарч болохгүй. Тэ? Он дуусахад одоо
100 хоног үлдлээ. Энэ 100 хоногт амжиж одоо бүх нөгөө хүсэл мөрөөдөл дадал зуршлуудаа ингээд биелүүл гэдэг нэг тиймэрхүү постнууд сошиал медиа дээр яваад байдаг шүү дээ. Тэр чинь энэ бид нар өөрийнхөө амьдралыг энэ цаг хугацаан дотор ингээд жижигсгээд ингээд багтаах гад хичээгээд байгаа байхгүй үгүй шүү дээ. Бид нар өөрийнхөө амьдралын цаг хугацааг энэ он сар өдрийн тусламжтайгаар зүгээр ингэж баримжаалж явж байгаа болохоос биш даваа гараг болонгууд хүмүүс ингээл гуниглал баасан гараг болонгууд ингээл баярлал дооглол ерөөсө тийм байх албагүй байхгүй юу? Энд чинь ерөөсө цохиомл тэдгэр зүйлсүүдээс ерөөсө хамааралтай байх хэрэггүй. Тэгэхээр энэ хүсэл те энэ бол 25 он зориулсан хүсэл биш. Би өөрийнхөө амьдралд зориулж байгаа хүсэл. Тэгээд би хэрвээ амьдралаа шинээр эхэлмээр байх юм бол шинэ оныг би ерөөсө хүлээхгүй. Би өнөөдөр шинэ жилийн баяраа тэмдэглээд би шинээр амьдралаа эхэлж болно. Би бүр өнөөдөр маргааш их ч хүлээхгүй. Би яг одоо шинэ амьдралаа эхлүүлж те шинэ амьдрал хуучин амьдралаа би дуусгах чинь гэдэг баярыг тэмдэглээд би шинэ амьдралыг эхэлж болно. Эрх чөлөөтэй. Хэрвээ хүн болгоо ингээд тийм шинэ жил гэдэг юмыг тэмдэглэх хэрэгтэй бол хүний төрсөн өдөр нь л тухайн хүний шинэ жил болж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар энэ баяруудаас бид нар энэ он сар өдрүүдээс ерөөсөө огт хамааралгүй энэ он сар өдрүүдийг өөрийнхөө амьдралыг зорилгыг биелүүлэхэд өөрийгөө сурч хөгжөхөд ашиглан хэрэглэн тэрнээс биш 1 сарын 1 болонгууд эсвэл 12 сар гарангууд би одоо шинэ онд хуучин он дуусчлаа. Гэтэл би энэ онд багтаагаад юу ч тийм юм хийж бүтээж амжаагүй байна. Миний хүсэл зорилгын маань таланч биелж чадаагүй байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлд ерөөсөө готрох хэрэггүй. Яг гэвэл эдгээр зүйлсүүд чинь бүгд зохиомл. Хүн өөрийнхөө аж амьдралыг хөнгөвчүүлж цаг хугацааны баримжаатай байхын тулд зохиоцсон болохоос биш. Энэ цаг хугацаан дотор амжиж багтаж амьдрахын тулд энэ зүйлсүүдийг гаргаж ирээгүй байхгүй. Энд чинь юм байгалийн тийм жам эсний зүйл биш байхгүй. Тийм болохоор 2025 он тэглээгээд ерөөсөн он сар өдрийн баримжаагүй амьдрах гэж юм биш. Харин ч 2025 он гэдэг зүйл багтааж ингэж зориг морилго гэж яахын оронд энэ зориг мөрөөдөл маань миний амьдралыг сайжруулахын тулд миний амьдралыг сайн сайхан болгохын тулд энэ зориг мөрөөдлийг би өөрийнхөө амьдрал зориулж байгаа. Тэрнээс 25 он дуусна уу? 25 он талдаа орно уу? 24 он дуусна уу? 1-р сар эхэлнэ үү? 5-р сар байна уу? Ерөөсөө огт хамаагүй. Ерөөсөө хамаагүй. Тэ? Хүмүүс энэ 7 хоногт тодлоо. Нэгтгэс эхлэе гэдэг ч юм уу те. Тэр чинь бид нар энэ он тоолол захирагдаж амьдраад байгаа байхгүй. Үгүй шүү дээ. Би шинээр эхлэе гэх юм бол би нэг амьсгаа аваад шууд эхлэх эрх чөлөө боломж надад байгаа байхгүй. Тийм болохоор биднэрт бүгдээрэнд нь байгаа. Тийм болохоор энэ манифест энэ амьдралын зорилго гэдэг зүйлүүдийг ерөөсөө юм цаг хугацаан дотор хязгаарлаж өөрийгөө бити ингэж хязгаарлаарэ гэж хүсье. За тэгээд миний өнөөдрийн бичлэг маань ингээд өндөрлж байна. Дараагийн бичлэгээрээ би хиймэл оюун ухааны талаар ярих болно. Тэгэхээр дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баяртай. Бүгдээрнгийнх нь шинэ оных нь хүсэл, зорилго бичсэн бүх хүслүүд нь бүгдээрээ гоё биелэх болтугай гэж бүгд нь хүсэн өрөөё. Бүгд нь амжилт хүсье.